Хүн болгон цаг хугацаагаар амьдралынхаа эхлэл төгсгөлийг хэмжиж, цаг хугацаагаар аз жаргал, гуниг, баяр хөөрөө дурсан санаж байдаг. Бид амьдралдаа бие гэдэг хүү хүнийг бүтээн явахдаа олон жилийн дараах бие гэдэг хүү хүнийг төсөөлөн харж байдагч. Зарим хүмүүс түүнийг төрүүлэн харах дуртай. Зарим нь энэ тухай бодохыг ч хүсдэггүй. Гэхдээ л та бидний амьдарч буй энэ цаг мөч өнгөрүүлсэн амьдрал бол төсөөлж буй ирээдүйн амьдралаас үнэн гэдэг нь ойлгомжтой юм. Та энэ цаг мөчид хэн бэ? Таны үзэл бодол, таны тухай мэдэж болох бүх зүйлийг багтаасан 100 асуулт, 100 хариулт нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Санцон Энжел радио хүлээн аван сонсож байгаа их хүмүүдэд сонсч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 100 асуулт 100 хариулт нэвтрүүлэг маань эхлээд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн зочноор ард түмний Монголын ард түмний алдарч нар Ааргу багш маань хүрэлцэн ирж оролцож байгаа. Сайн мэн үү, танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлэхийн албанд дэлхийд даяар амьдарч байгаа монголчуудаа бас энэ өдрийн оройны сайхан мэндийг дэвшүүлье. За тэгэхээр та бидний яриаг Улаанбаатар хотод 102.1 долгионоор за интернет онлайнаар MJL radio.com гэдэг сайтаар та бидрийг дэлхийд даяар тархан суугаа монголчууд маань сонсож байгаа. За тэгэхээр бидний бэлтгэн хүргэдэг 100 асуулт 100 хариулт нэвтрүүлгээ маань аливаа нэг нэвтрүүлэг маань өөрийн зорилттой л доо зорилготой. За бидний нэвтрүүлгийн маань зорилго нь юу вэ гэхээр оролцож байгаа хүнийгээ хувь хүн талаас нь ямар хүн юм бэ гэдгийг бид бүхэн гаргаж ирэх юм байна. Түүнээс Улаанбаатар дотоод амьдарч байгаа Монголын ард түмэн Ааргу багшиг бол яг хувь хүн талаас нь бол сайн мэдэхгүй шүү дээ. Ааргу багшид алдарч нар нь л хүн болон мэдэх юм байна. Тэгэхээр би танаас 100 асуултыг асууна. Та надад 100 хариултыг өгнө. 100 хариултаа өгөхдөө өөрийнхөө чин зүрхнээсээ, сэтгэлээсээ, үннээсээ хариулж иш. Энэ нэвтрүүлгийн маань утга учир орших юм байна. За тэгэхээр нэвтрүүлгийн маань эхний хэдэн асуултууд бол ер нь бол товч танилцуулганууд байх. За энд бол таны нэр, нас, цусны бүлэг, бие, өндөр, жинс, шашин, шүтлэг гэдэг орно л доо. Ингээд хоёулаа нэвтрүүлгээ эхлэх үү? За. Таны хамгийн эхний асуулт маань таны нэр? Миний Батцхийн Ааргу. Батцхийн Ааргу. За Ааргу гэхэр чинь эцэг эхээс заяасан нэр байх нь үү? Эцэгээс заяасан нэр бол Ариун болд. Тэгээ оюутан багт нөгөө сагсны команд Ааргу гэдэг дууддаг гэсэн. Тэгээд хичээл заах чинь нөгөө my name is Ариун болд, is your name Ариун болд гэж байгаа урттуу. Тэгэхээр my name is Ааргу, it's very nice to meet you. Ааргу is very strange name гэдэг юм юу гэдэг тийм ээ. Одоо Ирмийн Мошмнек Ааргу имний даа гэсэн хамаагүй хэлбэр байгаа байсан. Тэгж одоо солиулсан юм байна. Тэгэхээр бол ер нь бол Ариун болд гэдэг нэрний бол товчлон гэж ойлгож болох нь бол тийм ээ. Гэхдээ одоо цамсрагуугаа тэгж таасан дараад нь тулан дээс судлахаар тэнгэрт байдаг өвгөн одны аймаг бол Ааргу гэдэг юм байлээ. Тэгээ бас грекийн эртний алтан хоргоны айс олох гэж явж байгаа юмыг нээгч улсуудыг аргонавти гэж нэрлэдэг юм байлээ л дээ. Аргонууд ч гэдэг юм уу юу гэдэг юм. Тэгэхээр юмыг нээгч тэр цөл дундуур усан онгоц чирж явдаг тэр тэсвэр хатуужилтай хүмүүсийн бас нэр нь аазуулж одоо мунхаг надад таасан гэх туйл их баяртай байна. Таны нас? Насад 1966 онд төрсөн гэж одоо бол 47-д хий настайгаа 48. Таны цусны бүлэг? За тэгээ чинь би ястаа тодорхойлуулж чадаагүй юм байна. Ер нь би бол тэгээ цусны бүлгийн тодорхойлуулаад явъя гэж бодсон. Гэхдээ одоо болохоос зав олдоогүй. Тэгээд яг тэрийг сайн мэдэхгүй. Жолооны өмнөх авах тэр бол явсан цусны бүлэг хэрэгтэй болоод эмэгт шинжилүүлээд зарим нэг хүмүүс бол цусны бүлгийг мэдэж болдгийм байлээ. Би жолооны өмнөх авч үзээгүй л те. Одоо энэ машиныг авснаас хойш 8 дахь жилдээ дандаа жолооч авч ажиллаж байгаа. Хувийн жолооч те. Одоо өөрөө тэгэл суугаал явна. Таны биеийн өндөр за жин нээд вэ? Биеийн өндөр 1.88 м. Жин бол сая үзүүлэхэд 88 кг байлаа. Тэгэхээр 102 морь байсан тийм. Ер нь бол 1.88 за 88 кг-ийн жинтэйгээр ер нь бол яг жингээ барьсан байна гэж ойлгож болох нь. Болно. Таны шашин шүтлийн хувьд? За би бол мөнх тэнгийн
бөө мөргөлтөн, бүхтэр хүзүүтэй бөө мөргөлтөн хүн. Тэгээ бол би бол Чингис хааны монголчуудын онтоолын төвийг бол удирдах ажилладаг. Нийтдээ хараалаг цагаан сүлтний 44 дахилгааг бол 2007 оны 9 сарын 22-наас 2012 оны 12 улсын 21-ний туршид 44 том дахилгааг бол хийсэн байдаг. 9 сарын 22-нд Алс сүл тагтдаг, 19-ийн 24-нд бол Чингис хааны төвсөн өдөр хар сүл тагтдаг, 4 сарын 2-нд бол Тэнгэр дотсон өдөр цагаан сүл тагтдаг. Зуны домцны шиний 16-нд бүгдийн нийлүүлнийг тагтдаг. Ийм Монгол улсын 16 аймагт болохоор дахилга хийгээд 8 том сүлтийг бол босгосон байгаа. Таны гэр бүлийн танилцуулга. За миний гэр бүлийн хүнийг бол гэрэл чирүүний орд гэрэл гэдэг. За удаан хүн байгаа. Хүн болгонд хэлэх дуртай үг гэж байх юм. Таны хувьд таны хэлэх дуртай үг ямар үг гэдэг вэ? За би ч одоо яг нэг олон байнга дандаа нэг хүнд нэг имийг бол хэлээд байдаг үл тэ. Зүгээр ер нь бол хүндлийнхаа хэрээр хүлээж иж адууныхаа хэрээр эсгэр гэж үгөөдөг шнэ. Тэрэнд бол их дуртай. Яагаад гэвэл энэ үгийг бол манай төр зэсэг бол мэддэг. Бидний төр зэсэг маань одоо Риатинтагийн 34%-ийг төлөх чадваргүй мөртлөнгөөсөө гуйлагчин гэсэн үг шүү дээ. Гуйлагчин мөртлөнгөөс авч төлчин байрны гэж үг хэлээд сүүлдээ өөрийгөө маш хүнд байдалд оруулж байгаа туулын харамсалтай санагддаг. Тэгэхээр бол Баабургоо хэлсэн байгаа. Баабургоос бол тэр гэрээг байгуулалт хэлсэн шүү дээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хий цаад газар сайхан бухимгоо гаргасан бүтээгдэхүүн талын манайх талын танайх аваад тэгээд тус-тусдаа зараад амиа бодцгоё. Ийм хүмүүийн гэрээ хийх зөндөө хэлсэн. Даанч үгэнд ороогүй. Тэгээд одоо ерөнхийдөө яг энэ мөчт болохоор монголчууд болохоор маш их хэмжээний баялаг гадныхын алдаад өөрөөсөө дээрээс нэмж өрөнд орох хэцүү байдалд одоо манай засгийн газар орчоод байж байна. Энэ болохоор юу вэ гэвэл мөнгөгүй ээж мөнгөтэй хүн шиг зангаагсны л гай. Тэгээс зөв мөнгөгүй ээжгээд мөнгөтэй хүнтэй бол тэгэж ярихгүй шүү, мөнгө гаргаад тэгээд юм хуваач их байсан юм ийм л энэ харамсалтай. Яг бол тэр баялагын их хэмжээний баялаг л да. Их хэмжээ тэрийг бол тоог нь хэлээд явах. Таны сонирхол болон хобби. За би бол оройн 7 цагаас шөнийн 3 цаг хүртэл гадаад хэлнийхээ номыг бичих дуртай. Сонирхол бол би бол Элвис Преслигийн дуу сонсох дуртай. Дуунаас бол. За Beatles байна, Rolling Stones, тэгээд одоо Италийн эстрад 80-аад оны Ricky Poveri, тэгээд Albano Romina Power гэх ингээл Toto Cutugno гэх хуучны дуу сонсох дуртай. За спорт бол би бол хөлбөмбөг сонирхдаг. Үзэх дуртай тэмцээн. Тэгтээ бол зав болдгоо. Ер нь сүүлийн 20 жил бол яг одоо гадаад байгаа амьдарч байгаа хүн шиг л ажилласан. За би 92 онд бол бас тэгээд сүүлд нэг бас явсан л да, гадаад байсан. Таны хобби нь? Хобби бол одоо хоббихэр хүмүүс юм цуглуулах юм биш үү? Үгүй би бол одоо 25 хил мэддэг гэж Монголын ард түмэнд ам гараад тэгээд сүүлдээ ам руугаа алгадуулаад бас жахан загнуулсан л да. Тэгээд мэддэг чинь хаана байна гэдэг. Тэгээд би нэг англи, герман, франц, япон, солонгос хятад хэлний 6 жилийн ном бичсэн. Тэгээд одоо болоо би арай цаашаа арай бичиж чадахгүй юм шиг байна гэдэг. Тэгсэн харин тийм байдгүй юм байна. Тэр хүн ард түмэнд ам гарсан бол тэрийг хийж гүйцэтгэх ёстой байд юм байна гэдгийг би ясандаа тултлаа ойлголоо. Тэгээ сая зуны 3 сар сайхан сууж агаад Итали хэлний гэрийн багш гэдэг 7 дахь хэднийхээ номыг гаргалаа. Тэгээ одоо би чинь 47 8 тийм чинь дахиад 25-аас 7 хасахаар 18 хэл байна. Жилд нэг хэлний ном бичээд байхад бол дахиад нэг 17 жил амьдрах юм бол хэрвээ 64 нас гээд ерөнхийдөө энэ Монголын ард түмний өрнөөс гарах юм шиг байна. Тэгээд би чи гэж бодчих. Юу хийж чадахгүй юм шиг байна. Хүн болгонд дуртай хоол, дургүй хоол гэж бас байх юм аа. Таны хувьд? Надад болохоор одоо саахан аштай хүний хийсэн ямар ч хоол таалагддаг. Тэгэхгүй тэгээд хоол хийж одоо хэрүүл уруул хийгээл ингээл зүгээстэй тиймэрхүү маягийн хоол улстай нэрээ ямар ч хүндэт зэрэглэлийн стандарт идсэн бол шингэдэг.
Сайхан ингээд сэтгэлээсээ сайхан хийгээд харшил хийгээд өгсөн ч гэсэн тийч сайхан шүү дээ. Хөөхтэй харшил. Монголчууд айгүй хоол талдаа. Хамгийн гол нь сэтгэл шингэсэн хоол байх юм бол тий сайхан ааштай гэдэг. Сэтгэл шингэхэнд яг уу тэр гол нь болохоор нэг сайхан хүний урдаас хаад инегээл. Тэгэхгүй бол манай монголчууд ч юм бол одоо тэгээд ислам гуанзанд хоол ихтэй ааштай нэг муушаа навшнууд гэж байгаа л харааж байгаа л хийгээд өгөхөөр нөгөөх нь тэгээд яа тийм дээ тэр одоо хүний сэтгэлээс хийж байгаа хоолны амт амтагдсан болов уу гэж бодлоо. Таны бага насндаа хүсэж мөрөөдөж байсан мэрэгжил ямар мэрэгжил байдаг вэ? Би бол хар багасаа л ерөөсөө нэрнчин багш шиг олон хэлний хэл мэддэг хүн болъё гэж бодсон. Ягаад гэвэл би миний багнаас эмээ нэрнчин багш хоёрын хоорондоо би энэ таньдаг мэддэг одоо манай эмээ чинь одоо товчхондоо бол нэрнчин багшийн орчин үеийг гэрийн үүсгэж хүн байсан байхгүй юу? Юмын яндал цэвэрлж өгдөг. Тэгээд би тэдний харих ордог. Тэгэл өөс энэ нэрнчин багш шиг ийм цагаан сахалтай энэ сайхан хүн шиг л би олон хэл мэддэг хүн болно гэсэн 5-6 наснаа л гэж боддог байсан. Тэгэл би бол хорвоо ертөнцид хоёрхан хүнийг шүтдэг. Чингис хаан Эрдэнэчин багш хоёрыг шүтдэг. Согтуур бол ундаа гэж нэг юм байна. Энэ таны бодлоор ер нь яг ямар зүйл юм бол? Энэ бол одоо аль хул эдэний дээж хар тэнгэрийн ундаа. Тэнгэрийн ундаа болохос хүний ундаа биш хүн архи уухтаа бол сайхан зөв тохируулж сайхан тааруулж уух хэрэгтэй. Үндсэн үгэн шилсэн шаштай бол балаа их уу юу бардам их уу балаа биш үү бага багаар уу жааgal биш үү гэд. Тэгэхээр бол ерөнхийдөө бол арх бол маш сайхан зүйл маш сайхан ундаа. Хятадтай би ярьж байхад хятад болохоор танаа монголчуудад архи муулдаг учраас архин тэнгэр таныг торгоо дандаа юм муу үр дагавар гадаг. Манай хятад архийг маш хүндтгэж хайрлж уудаг баг багаар гурван чүнз. Тийм учраас хизээш тэгэж биднээс муу юм авчирдгүү. Юу нарихгүй бол энэ амьдрал суйдахтай л да. Хаяас нэрэг цэнгэлгүй яах вэ гэж. Би ч гэсэн одоо ингээл хичээл ингээл 20-30 хоног оройн 7-гаар шөнийн 3 хүртэл заримдаа 14-5 цаг ажиллаад сүлдийн гэхээр бүр хэрэг болгоод нэг том сайхан виски авчод мөс хийж байгаа шанагаа нуучдаг. Тэгтээ бол би гэр орондоо уудгүй оффстоо сайхан буудан дээрээ сайхан уучаад нам унтаад л. Би архив хүнтэй уудгүй. Архив гот миний хамаг өөртөө ярьдаг, сэтгэл хөдлөлтөөгөө ярьдаг. Тий. Тэгэхээр сайхан маргааш хамаг ядаргаа гарсан сайхан байдаг. Тэгээс уухгүй тэгэл донгоо өргөд яваад ах юм бол ер нь хүн бол энэ хорвоо дээр бол стрессийг тайлдаг. Гурван зүйл байдаг юм шүү дээ. Тий. Та өөрийгөө ер нь ямар зан чанартай хүн гэж боддог вэ? За тэр бол одоо бие байтгаа бурхан багшчудаа мэдэхгүй хүн өөрийгөө мэддэг. Ягаад гэвэл хүний 5 мэдрэхгүй гадагшаага харддаг учраас гадагшаага харддаг учраас хэн ч мэдэхгүй. Би өөрийгөө юусаа ойлгохгүй. I don't understand myself. Тэгвэл бусад хүмүүс таныг ер нь ямар зан чанартай гэж дүгнээд ах шиг байна. Зарим нэг нь бол хэлнэ штэ. Бусад хүмүүс болохоор намайг болохоор хоёр хуваагдаад байгаа. За нэг ихэнх дийлэн гэх нь уу нэг 5-6% нь болохоор одоо арго өгшөл одоо мондөг нэг сайн мэн гэж яриад байна. Зарим нь болохоор одоо энэ бол галзуу солиотой, өвчтэй, эргүү одоо ядуу тэгээд одоо гэгдийн гуц өмсдөг нь тийм их сонь сонь юм. Интернет танаа өөртөө интернетээ аваад хараарай. Энд миний тухай тэр мэдээ хангалттай би. Enough. Энэ стресс гэж нэг юм байна. Хэрв та стрессэнд өртөх юм бол хэрхэн тайлдаг вэ? Би шүү дээ архи тайлдаг гэж. Архиуг л тайлж байна тийм ээ. Стресс тайлах нь 3 аргууд. Нэгдүгээр архи уучих нь архиугаад цагаа өөртөө яриад уйлмаар уйлчих чинь аяасан хөнгөр хүнтэй яриад хэрэггүй. Хүн хүний зовлон гэж ойлгодог. За нэг дахь арга нь архи уух. Тийм. Хоёр дахь арга нь болохоор одоо тэрийг одоо ямар би хэлэлттэй биш одоо жаа ичмээр юм. Гэхдээ эмэгтэй хүний хайраар тайлж болно. Давчхандаа хэлэх юм бол за 3 дахь арга нь болохоор одоо бясалгаж маш өндөр түвшинд шашны гүнзгий бясалгаж хорвоо ертөнцийг огоорч энэ одоо бас хамгийн шилдэг арга. Гэхдээ бидний цаг зав одоо бизнесмен чинь бэзимен гэсэн үг үү те? Завгүй хүн гэсэн үг шүү дээ. Иймэрхүү хүмүүс болохоор тэгээд цагаан даваа мөрчөөд бясалгал хийх гэхээр хамаг цаг явчих гээд байна. За тэгээд одоо бас эмэгтэй хүний хайраар яа нэхэж одоо бас л цагаас хэцүү ингээ бас хэцүү тэгээд ойлгож байгаа шүү тийм ээ.
Тэгэхээр одоо хамгийн гол нь зүгээр архиа залгичхаар чинь нэг 5 минутанд тайлагчдаг. Зүгээр арх унах чинь их сайхан бол арх бол үнэхээр хамгийн сайхан энэ ертөнцийн хамгийн сайхан ундаа бол арх байдаг. Гэхдээ архины хамгийн аюултай тал нь болохоор архийг үлчтгэрийн хаан 10 хорыг хийлж нээсэн учраас арх бол уух тусам улам уумаар санагддаг. Уухгүй байх тусам улам уумааргүй санагддаг. Тийм учраас болохоор би бол сардаа нэг л удаа уудаг. Чингис хаан сардаа нэг л удаа ууж гэж загсан шүү дээ, тийм ээ. Нэг уудаг зэрэг бол хамгийн сайн зэрэг тийм үү? Та өөртөө хизээ хамгийн их таалагддаг вэ? За би бол одоо өөртөө таалагднахэр ярилцлага өгөөд тийга зургатаараа өөрөө үзээд тэр ярилцах нь жоохон хийггүй аятайхан сайхан хүнд өгөөчтэй болцсон бол би энэ чинь гайгүй ирдэг хүн биш үү гэж өөрийгөө жоохон тийм өөртөө яаж мэдхүү те Хэрвээ цаг хугацааг буцаадаг машин байсан бол та тэр машин суугаад хэдэн он руу явах байсан бэ? Одоо наачаа very abstract асуулт байна тийм ээ. Тэгэхээр бол одоо цаг хугацааны машин гэж байхгүй буцахаар хэрвээ байсан бол би яг энэ дэл баймаар. Яг одоо энэ үе маань надад таалагддаг. Таны суралцаж байх үеийн хамгийн их санаанаас гардаггүй тийм нэг сайхан мартагдчихгүй өдөр ямар өдөр байдаг вэ? Аль ч сургууль байж болно шүү дээ. Бага сургууль, дунд сургууль, их сургууль. Одоо мартагдчихгүй. Яг мартагдчихгүй тийм би ч одоо нэг типийн темпио маяг юм шүү дээ. Та нэг жигтгэн тэгээд нэг ажлыг өөдөхгүй дандаа л хийж яадаг хэдэн хэлнийхээ номыг хараад дөрмүүдийг холбож бодвол яг оюутан багт бол хамгийн мартагдчихгүй юм хэр бол одоо илж орсон юм байна. Нэг конкурсны шалгалт гэж тэнд яагаад өгөөд тэнцэгтэй их баярлж ирсэн. Одоо ч нэг тэр үеийн конкурс дээд сургууль орно гэж одооныхтай адилхан байгаа шүү дээ. Одоо мөнгө байвал зүгээр ер нь тэгээд одоо оюутанд ингээ 180 мянга сент тийм байгаагүй шүү дээ. Тэр үе чинь хотод хэдхэн сургуультай гадаад хэдхэн сургуультай явдаг. Сургууль хэдхэн 5 мянган хүнээс чинь ноцолж бөө юм болж иж нэг эхний нэг 10 байранд орсон гадаад явна үлдсэн 20 30 хотодоо суунна гэх юм байсан. Тэгэхээр конкурсын шалгалтанд тэнцээд сургуулийн хуваар авч явахдаа би бол нэг удаа нэг их баярлж ирсэн. За тэгээд дунд сургуульд байхдаа бол Сүхбаатарын сагсан мөнгө авах шалгуур тэмцээн манайх 24-р сургуультай алтын төлөө үдчих хата сүүлийн 5 минут багш намайг оруулаад би 3-ын гадна талын зооноос болохоор бүр центрээс 3 дараалт чидэд оронгуудаа нэг онооны зэрүүгээр хоцсон Тэмүч хөл миний хамгийн аж жаргалтай үе байсан. За тэгээд бүр бага насны болохоор бол одоо Эренчин багшийн царайг анх харсан өдөр бол миний хамгийн аж жаргалтай үе байсан. Сургууль төгсөөд бол одоо би Баруун Германы Кёлн хотод анх Ханноверээр дайраад буухдаа тэр хоёр сүмийн оройг хараад нэг баярлж ирсэн. Энэ ийм сайхан улс орн гэж байд юм байна гэж би бодож ирсэн. Хэрвээ та маргаашийг урьдчилан харж чаддаг бол юу харах хүсэж байна? За би энэ зөв бодтой хариулъя. Би бол маргаашийг бодох бай. Одоо энэ 7 жилийн тахилгын ажилтай насалцсан. Тэгэхээр би бол 7 жил орчмынхыг бол улс орны хэмжээнд харж чадна. Ахууны үзлийг үзэхгүй би бол авдан зарим лумван аваагүй зөвшөөрөл аваагүй гэсэн. Тийм бас хүний бол би мэдэхгүй. Нийгмийн амьдралыг болохоор би бол монголчуудыг бол маш том сорилго хүлээж байна гэж харж байна. Та унтахынхаа өмнө юуны тухай бодох юм бол илүү сайхан тайван амарч унтаж чаддаг бай. Би унтахынхаа өмнө болохоор Монголын хөлбөмбөгийн шгшавгийн ахлагч Аргог төсөөлж бодоод тэгээд урд Бээжинд хэттийн багтай 4-0 хожигдж байгаа сүүлийн 15 минутанд би 5 гол хийгээд ядаа цаашаага яваад дэлхийн аваргын тоглолтод оролцсон гутаа Англиг ялаа сүүлдээ бүр хүмүүс гайхаад одоо энэ стан Месси гэдэг шиг л Аргог гэж Монголд аягүй хүн байна. Тэр чинь баахан хүн хуурал хийчлээ гэл. Тэг төсөөлж бодоод нэг мэт томцсон байна. Тэр миний хамгийн гоё нойр өгөхгүй болохоор эхэлдэг байхгүй тийм байх тийм. Өдрийн хэдэн цагийг та хамгийн хүлээдэг вэ? За тийч чинь ч одоо яг юу юм да би ч одоо өдрийн цагуудаас их орой цагийн их дуртай 7 орчим цагийн би ягаад 7 ч хүний бие ритм дэвшлээ тэр үед юм хийгээд ихэх юм бол аюу сайхан байдаг. Хүмүүс
толинд бол за өглөө болоод бол зайшгүй харахнаа. Нүүр гараа угаагаад л харна. Тэгээд ингээд толинд нэг өөргөө ингээд харж хат ер нь юу бодогдож байгаа юм. Гэхдээ би чи нэгэн царай мотон юм биш үү гэж боддог. Тийм. Таны хамгийн ад жаргалтай байсан үе. Миний хамгийн ад жаргалтай байсан үе одоо хөө маань төрөхөд, охин маань төрөхөд ад жаргалтай байсан хурмаа хийхэд хүн юм чинь яг хүнд юундаа баярлдаг, тэр бүхэнд л баярлдаг. Шинэ ном гарах болгонд л бас их баярлдаг. Номоо гар дээр авахаар нэг л гоё цаанаа нэг хөөрмөр нэг л их гоё байдаг л да. Та нэг сар зөвхөн өөртөө зориулан хэдийн хэмжээний мөнгө зарцуулдаг вэ? Гэр бүлийнхээ хэмжээнд биш зөвхөн ааргүй гэдэг хувь хүндээ. За тэр бол одоо миний асуудал баг. Тэгтээ яг би нэг ч одоо мөнгөөр тутсан бол байхгүй. Хувийн их чинь зүгээр би бол одоо ингээд нэг одоо төрөвчөндөө бол заримдаа 100, заримдаа 200, заримдаа өнгөрөхөөр найзуудтай 300-400 мянган төгрөг ийж өөрчлөх тал бий. Зүгээр надад бол юу их дутсан бэ гэвэл бизнест оруулах, хөрөнгө оруулагч байсан. Тийм мөнгө маш их дутдаг. Би одоо энэ 7 хэлийн номын 6 хэлийн номын чинь Хятад Оросын зах зээл дээр хэвлж одоо Монгол хүний эд хавыг үзүүлмээр санагдаад байдаг хгүй. Би энэ чинь Монгол хүн амын 2% 60 мянган ном зарсан. Тэгээд одоо хүн амд баруунд бол хүн амын 2% номоо зарсан бест селлер гэдэг юм байлээ. Тэгээд Bloomberg телевизээр хамгийн сүүлд би Английн бест селлерийг үзсэн. Тэгээд ярилцлагын тэр иргэдэг үн дээр тэгээд би тэр хүмүүс тутахгүй юм санагдсан. Гэхдээ манай Монголын зах зээл их жижигхэн. Нэг ном гаргаад их олон хэмжээнд гүйдэггүй. Тэгэхээр Чингис хаан бол Алтан улсыг байлна гэдэг. Монгол хүн бол жоохон хүч орхоод угшаагаад аймаа санагддаг юм байлээ. Угаасаа тийм одоо өвчтэй юм уу яадаг. Тэгэхээр би бол Монгол хүний эд хавыг Хятад болон Оросууд мэдрүүлч минь цангаддаг байхгүй юу. Монгол хүн гэхэл дандаа л нэг тийм шалгуугаад хитэн төгрөг авдаг, пиццаны газар ажилладаг. Биднээс чинь дандаа энэ гадаад техник чи айгууд доош нь үзэх юм биш үү. Тийм учраас бид болохоор энэ брендийн бүтээгдэхүүн гэхээс өмнө оюун ухааны төвшөнд нь маш том цохилтыг өгөх хэрэгтэй. Тэрийг би бол номоо бичээд ерөнхийдөө гаргаад дууссан байгаа. Тэгээд дотоодоос болохоор ч ингээд бизнесмен болохоор намайг дандаа шоолдог. Энэ болохоор өвчтэй галзуу салиатай энэ юу ч биш, энэ ном биш. Ямаас энэ тийм онгоо цохоож интернетэд хааж байгаа нэг хүүхдээ багш ааргоо, хоёр хүүхдээ багш ааргоо, гурван хүүхдээ багш ааргоо гэх шиг номнууд гэж. Ааргооч миний нэг домлож байгаа. Багш гэсэн миний хөдөлмөрийг үүсгэж байгаа. Гуравдугаарт нь болохоор миний хамаг сургавчгийг оюуны бүтээдэг дормжилж байгаа. Тэгээд ингээд дээрээс ингээд намаа ингээд нэг зохион байгуулалтаар айгуу тийм доошны тийм учраас тохоо мөнгө төгтөх хүмүүс хэзээч надад бол мөнгө төгөхгүй гэсэн тангарыг нийлж байгаа тавьчихсан юм шиг байна. Би боддгийг хизээ нэгэн зэгт би одоошондоо хүрэх юм бол би бас нэгэн бодож байгаа. Тэгэхээр бол гадаад байгаа монголчуудаа хандаад хэрвээ та бүхэн өөрсдийн гэсэн бяцхан капиталтай бол тийм үү. Тэрийг нийлээд Орос хятадын зах зээл дээр миний номыг зараад 20% ашиг 20% ашиг нь аваад ингээд нийлж бизнес хийгээгүүл танаа хараад байгаа дамж надтай харьцаарай гэж би бас хэлий. Ягаад гэвэл ямар нэг юм ажил хийх байх хэрэгтэй. Тэгэхээр надад нэг их мөнгө хэрэггүй. Эхний ээлжинд яг нэг хагас сая доллар багтал ихний орлого болно. Цаашаагаа бол мэдээж тэр зэргийн юм оруулж байгаа юм чинь яаж ном зардсан бэ гэдгийг үл би хань үзүүлээд өгч чадна л да. Гэхдээ бол би Америк болон Европын зах зээл бол миний зах зээл биш. Миний зах зээл Орос хятад хоёул. Орос хятад үнэтэй үйл, Хятад хятад үнэтэй үйл. Энэ нарадыг сонсож байгаа Америк болон гадаад байгаа монголчууд би хамгийн ухаантай гарч ирсэн болоо гэж боддог. Ягаад гэвэл энэ чинь нөгөө хүний байгалийн шалгуураар жинхэнэ бизнес гэдгийг тэнд үзэж байгаа. Жинхэнэ мөнгөний үнцнийг үзэж байгаа. Тийм хүмүүс бол гадаад амьдардаг. Монголчуудын хамаг сорууд нь оюун ухааны шийдлгүүд нь гадаад амьдардаг. Энд болохоор дандаа юу гэж хэлэнд одоо бас гүцэхгүй ойлгохгүй. Үнэхээр хүн бол заавал юмыг өөрийн биеийг үдчихэж мөнгөний үнцнийг ойлгодог. Амьдрал хайр дээр тогтдог боловч эдийн засаг бол мөнгөн дээр тогтдог гэдэг юм аа. Тэр засаг ойлгохгүй шүү дээ. Хайран дээр тогтдог гэд баахан мөнгө зээрэд хүн тараацсан чинь одоо нэг мөнгөн нэхэгээд бүгдээрээ ингээд муухай царайлаад одоо ингээд ажиллаж л та тийм. Та юугаараа бусдыг хамгийн их өөртөө татдаг гэж боддог вэ?
За өөрийн дүлгэн харц ч юм уу, уран сайхан үг, нэг үл зан чанар ч юм уу. За одоо нэг надад бол нэг тэгээд хүүхнүүдүүд нэг татагдаад байдаг царай муутай юм чинь тийм үү? Оюутан багт бол нэг огтуч тоогооч байдаг уу? Биш номын санд сууж л байдаг. Ерөнхийдөө би бол гадаад үдэмжихээс илүүтэйгээр гадаад үдэмжих бас тийм муухайч хүн биш л дээ. Би чи метр 88 биетэй өндөр том биетэй өргөн сайхан шанаатай даанч хороо над жаахан тийм царай жаахан муу заяач чинь. Гэхдээ би тийм гомддог уу? Хүний царайд оюу ухаан бол уруу процент хамааралтай гэж магадгүй гэж боддөө. Заримд сайхан заяаж зүс царайхад заримд нь болохоор тэр нь бас ухаан муутай байж болно. Зарим нь болохоор царай муутай заяасан мөртөөс ухаантай байж болно. Тэгэхээр бол би бол надад бол ийм ухааны заяасан гэх баялаад байдаг. Тэгэхээр би бол миний ярьж байгаа юм одоо чиний хэлдгээр сэтгэл зүрхнээс гарч байгаа үнний юм ярьдаг хүмүүс дуртай байт юм болов уу гэж. Тэгээд үнэн сүулдэ бас үнэн хэлэхэ болсон. Бас хүний ад болоод тэгээд ингээд бас ч зовлон байна шүү дээ тийм ээ. Жон хаяга мандаг болсон юм уу да. Энэ авилгал хэл ахвал гэж нэг юм байна. Энэ одоо яг юу байна? Тэгээд надад асуудал ч юм болохоор элбэлж юм хэлж мэдэх баг. Би сүлд юу гэж ойлгохоо байлаа. Жишээл одоо миний шав надад өвлийн шүгэл баг ерөнхийдөө авилга гэж тооцоод байгаа мó хаашийн. Хүнд юу ч өгөхгүйгээр хүнээс дандаа юм шаарддаг хүн бол гуйлагч хүн л тийм байдаг. Манай монголчуудын хувьд хамгийн хэцүү сэтгүүл гуйлагч сэтгүүлээс олж чадахгүй. Дандаа хүнээс гуйдаг. Одоо нэг жоохон мөнгө олж байгаа одоо гадаад ажиллаж байгаа дээр очин гутаа зүгээрээс ингээд хамаг модон мөр шиг овоорчин. Үнэхээр энэ 180 мянган оюутан юм сурч өгөхгүй байна. Сэрийн дадруу хийхгүй байна. Тэгээд ярихаа одоо манай ээж цэвэрлэгч аав ч аав манаач тэгээд бидний гайгүй ядуу. Гэхдээ би бол их сургуулийн олон улсын харилцааны англи хэлний ангид ормоор ингэж яддаг байхгүй. Би тэгээд хэлдэг байхгүй. Чи тийм л авах гэж байгаа бол чи нэг жил ажиллаад тэгээд сарын зэлэн хүүхдийн айдын хүүхд харах ажил байхгүй. Тэшин хоолнд тэндээс даач нь тэгээд хоолнд гитэн байж болно. Тэшин бүр ингээд хаус дотор нэг өрөө гаргаад өгч чинь сан гэр орны цэвэлч тэгээд цалин нэг хураагдаад жилдээ болохоор 600 мянга өгье гэж байгаа шүү дээ. Тэгээд чинь хураас $7.2 сая төгрөг болно. Тэгээд тэрийг хажуугаар бас зөндөө мөнгө өгөхгүй. $7.2 сая төгрөөр одоо 4 жилийн төлбөрийг Монгол төлчих болно. Аагүй л Шанхай их сургууль, Бээжингийн их сургууль 1 жилийн төлбөрийг төлчих баг хүрчих магадгүй шүү. Тэгээд цаашаа мөнгө олныг найдаж байгаа бол тэгээд ажиллаж болохгүй юу гэхээр хэн тэг доош орж идэх гэдэг. Хэцүү. Тийм учраас тохоор би ерөөсөө энэ асуудал дээр айгүй зовлон байна юм шиг. Тэгээ одоо ер нь бол ингээд хүн болго өөрөө л тэжээх хэрэгтэй. Хүн болгон энэ хороо дээр бол хамгийн ихний үүргүүд алгын чиний хот одоо л нэг аятайхан тийчийг шаардаад байгаа шүү дээ уус орн бус. Тэгэхгүй тэгээд ингээд нэг мөнгө олсон дээр модон маш шиг овооролтол тэгээд өсөө ажил хийхгүй залуучууд энэ Монгол нэг жолооч аавн тэгээд нэг сар болоод гарчихна. Одоо 22-т жолоочийн нүрийг үдчих шүү дээ. Ямар их жолооч болж байна гэж. Та сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлдэг вэ? Би ч одоо яг хөө тэгээд ярилцлагатай үедээ л болохоор сэтгэл хөдлөхөөр бас яг үг илэрхийлдэг. Та хайртай хүндээ байнга хэлж чаддаггүй ч үгүй би энэ үгийг хэлэх юмсан гэж таны дотроо тэр боддог үг. Наач мэл хаяг нэрийн асуудал энэ яруу найрагч мэрэгч тийм их улсуудын ийм их дими юм бодож явдаг. Би болохоор ерөөсөө л одоо би шууд ерөөсөө л би бол мөнгө олох ёстой. Би хэлсэн шүү дээ. Би энэ хаваад ганц л юм таартай. Тэр бол мөнгө юм баг. Ягаад гэвэл мөнгөгүй бол энэ амьдрал чийс явахгүй шүү дээ. Одоо ингэж гэр бүлийн би чинь одоо тэр хүүхдүүдийн чинь өөрийнхөө хүний хүүхдүүдийг хийгүүлэхэ болий. Өөрийнхөө хүүхдүүдийн боловсролд би одоо бас нэг аятайхан сургууль явуулах хэрэгтэй, аятайхан орчинд байлгах хэрэгтэй, аятайхан үнэтэй танилцуулах хэрэгтэй, аятайхан унаа унах хэрэгтэй, хамгийн сайн хоолыг өгөх хэрэгтэй, хамгийн шилдэг багшийг хамгийн үнэндээ төлбөр тэнд ухааны нэмэх хэрэгтэй. Их мэтлэнгээр энэ бүх дандаа мөнгөөр хийж байгаа. Гэтэл одоо манай монголчуудыг бол яаж хордуулж ирсэн бөхөр мөнгө муухай, мөнгө олдох хүмүүс шуналтай. Та нар интернет рүү оруулаа. Миний төрөвчтэй зураг ааргүй ямар муухай шуналтай юм бэ? Ном зарж ингэж бизнес хийлээгээд. Бизнес хийн гэж хамгийн дээд зүйл байхгүй. Бизнес гэж ажил хэрэг гэсэн үг шүү дээ. Тэгсэн мөртлөнгөөс ингээл төр засгасаа мөнгө шаардаад нөгөө төр засган тэгээд мөнгө өгөөл ингээл бэлэн ингээл юу ч хийхгүй гэж хүнээс сая нэг ном гарсан байл онл мэрэгэн үг. Тэрэндээ миний нэг санамсаргүй хэлсэн үг нөхөр оруулсан байл л дээ. Би тэгээд чи яагаад оруулж байгаа юм бэ? Та ингэж хэлсэн үний юм чигээд. Би болохоор хэрвээ чи хүнээс юм гуйж байгаа бол
өөрийгөө гуйлагчин гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэйгээр хэлсэн байна л да. Миний энэ ам болдгоо байхгүй одоо шүү дээ. Тэгэл одоо тэрийг нь ажил оруулсан. Би бас хүнээс юм гуйдаг л да. Тэгэхээр заавал хариуг нь өгдөг би. Заавал одоо юм өгдөг. Тийм өгдөм дээ. Хүн би юундээ тустай авах хэрэгтэй. Аягны хариу өдөртөө актны хариу жилтэй. Тэгэхээр авилга гэдэг чинь одоо яг ямар төрийн албан эрхэлдэг мөртлөө өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд бусдын асуудыг шийдэж өгөхгүй заавал одоо том юм авчиж ил шийдэхийг л авилга юм болов шүү дээ. Яг нэг ганц ухрын махны хэмжээнд одоо тэгээд авилга гэж одоо яахаа юм. Тэгээд одоо монголчуудын өмнө хоёр сонголт баг шүү. Шинэ засаг гарснаас хойш мөнгө ховсчлаа. Бид л бол соёлгүй баян амьдралаас соёлтой гуйлагч амьдрал шилжиж моргежийн зээл рүү хамаг мөнгө моргеж дүгэн тэгэл худалдан авалт айгу буурч байна. Улаанбаатарт. Тэгэхээр бол юу ч худалдаж авдаг нэг бага улсууд гүйлдээд байна. Тэгэхээр тентхэн бизнес хийх хүсэхгүй. Тэгээ нэг аюултай байдал ажил хийж байна. Тэр хуучин бол авилга мавилга цэцэрлж явах үед бэлэн мөнгө их байсан шүү дээ. Тэгэхээр одоо шудраг мөнгөгүй амьдсан дээр юм уу шудраг ус мөнгөтэй амьдсан дээр юм сонголтоо хийлгэж л. Тэгж би боддог л да сонголтоо хий гэж байгаа юм биш. Гэхдээ авилга гэдэг бол тэр төрийн их мэдлийг л уруулан ашиглахыг хэлнэ хүмүүс бие биендээ нэг өвлийн жишээ өгч авалцах одоо төсөө өдрийн бидлэг өгөх нь одоо авилга болчихвол одоо яах вэ? Тийм ээ. Тэгвэл бас хэцүү юм. Тэнийг л одоо бас нэг яхан ялгаж салгаж харахгүй бол бизнес явах байсан. Уучин бол одоо хүмүүсээс гуугаад одоо юу гэдгийг бас нэг хүүхдийн өнгөө суугаад өчиж чинийг ингээд өгөөч тэгээд өгөөч хоол моолонд ороод ингээд сайхан бас шийдчихдэг байсан бол одоо болохоор төрөм журмаараа яв. Төрөм журмаас хичээн жилээр шийдэх хэн ч мэдэхгүй. Асуудал шийдэхгүй байсан. Юу ч шийдэхгүй бол тэгээд утсан унтаа цуглаад болчихно. Ийм л дөрөвдөрх Монгол орнд байж. Тийм бол хинч ажил хийхгүй бол бүгдээрээ сайхан тойрч суугаад бие биенийг хараа сууж идвэ одоо яах вэ? Цаг хугацаа өнгөрч байна. Урд маань болохоор одоо яаж өөмэйгөө Азийн Америк босчиж байна. Ард маань явандаа болохоор өстой жинхэнэ хүчрэх бол одоо босч байна. Энэ хооронд болохоор 2 хуваагдаад задгуулах нь уу? 3 хуваагдаад задгуулах нь уу? Тэрийг агуулгыг суучи. Тий. Би бол хаач амьдрна. Хүн энэ хорвоод амьдрахтаа залуу нас гэдэг юм бол хүн болгон дайраад өнгөрөх юм аа. Залуу насыг бол хайр дурлал гэдэг зүйлийг өрүүлвэл зөвлөхийн аргагүй юм. Тэгэхээр та залуу сайхан наснда дурлалдаа шаналж уйлж байв уу? Яг энэ эмчингийн шанамын сайхан шүлэг өгдөг. Хөрстэй амьдралд хөл алдсан хөлчөөхөн зүрхний толтон дээгүү шууны сүд шиг дайраад өнгөрсөн шунхан улаан залуу нас юм гэж. Хайрын тухай ганцхан эмчингийн шанам ийм мундаг хэлсэн байхгүй. Энэ асуулт энэ үгийг л хэлээ да. Дээхэн үед бол хүүхэд бүр өөрийн гэсэн тийм баатартай байлаа л да. Одоо үздэг хардаг юм ховор байсан ч тэр юм уу. За одооны хүүхдүүдээс чиний баатар хинбэ гэдээ асуух юм бол нэг Google дээр киноны өдөр Наруто тэргээл айгуул ярина шүү. Ингээд таны хүүхэд насны баатар чухам хин байв? Эрдэнэчин багш байсан. Тий. Би хэлсэн шүү дээ. Чингис хаан эрдэнэчин багш хоёрыг л бишвддэг гэж. Монголын зохиолчдоос бол би бол үргэлж сүгийн зохиолчдоос бол Донорын намдаг Чадар авлын лодой дамб Цэмдийн дамны сургуулийн намыг уншдаг. Яруу найрагчтай бол Дастожийн натагдаж Бэгдийн явах болон эрдэнэчингийн чойн гэсэн 3 хүний намыг уншдаг. Энэ гэр бүлээс гадуур харьцаа гэж нэг юм байна. Энэ ч хүм одоо юу байна? Юу яа таны бодлоор? Одоо ямар утгаар? Гэр бүлээс гадуур харьцаа гэж штэ. Одоо нэгийг араар нь тавих гэж нэрлэдэг дээ. Өөр эмэгтэйтэй байх, эмэгтэйтэй байх гэдэг. Тийм их ч хүн төрөлхтний түүхэд байсан, байх ч болно. Тэр бол одоо тэр хүний сэтгэлийн нарийн имийг би дүгнэж чадахгүй. Би бол гадаад хэлэл мэднэ. Тэрнээс яагаад тэгдэм болоо гэдгийг би ерөөсөө ойлгохгүй. Энэ чинь бол маш нарийн асуудал байна. Маш нарийн асуудал байна. Таны хэрвээ нэг өдөр эмэгтэй хүн бол гэх юм бол эмэгтэй хүнийх нь хувьд та юу хийж үзэх хүсэж байна? За би одоо хүүхдэл гаргаж үзэх хүсэж байна. Тэгээ одоо тэр өвдөлтийг даах удаагүй тэр боо юм болох байхаа гэж байна. 100 муу татаж үрээд гарчгүйгээд боо юм бол. Бид эмэгтэйчүүдийн зовлон ойлгодгүй шүү дээ. Бид бол эцэг байхад дуртай болохоос их хүний нэг ч өдрийг өнгөрөөж чадахгүй. Одоо манай ирчүүч хүүхдээ хараад би чинь хүүхдээ 2 3 ганц цаг л гар дээр авангууд ёо яа шинийг авах гэх. Тэр бол одоо ерөнхийдөө эмэгтэй хүн бол төгнө гэдэг бол хэцүү. Тэг итүүгийн цагаан тус итүүгийн хаалт ус gibi дахин дээр бүсгүүчүүдтэй ингээд арх сүргэж явахт
нэг тийм нуугсан жижигхэн хөөрхөн тийм мэдрэмж төрдөг. Гэхдээ эмэгтэй хүний гомдоосон хөөдөлтгөө. Би ганц л маш их хайдаг. Эмэгтэй хүний гомдоо нэхээс л хайдаг. Тэгээ заримдаа гомдоосон тал мууга хатуу ширүүгээр идэх үгүй шүү дээ. Заримдаа шуруулагч би загинж байдаг байхгүй юу. Тэгээд одоо сүүлийн үед би тэнд их гимшиж байгаа. Би яс хүн загнахаа байсан. Ерөөсөө одоо ингээ үнэн үгийг хэлэхэ байсан. Оо миний дэ сайхан шүү. Миний дэ хамгийн мундаг яаш чи бол Jennifer Lopez and you бол баг нэг шүү л гэж ярьдаг гэсэн. Тэнд зүдээ юм шиг үү. Таны баган хоч юм бэ? За би ч одоо багада олон хочтой байсан. Тэгээд одоо тэгээ би хочид дургу. Яг л нөгөө тийш хүмүүс хүний дарамжил байхгүй. Тэгээд нөгөө жоохон идэв монголчууд би нэг хочид шоолно гэж чинь хайцааны жишлийн хамгийн гол үндэс шүү дээ ер нь л. Тийм учраас хүний үл нэрээр нь сайхан дуудсан. Гэхдээ хүнд төсөв хэрэгтэй. Мистер Дорж, Миссис Дулмаа гэж шиг одоо хатагтай ноёдон дуудах чинь юу юм зүгээр. Сайн байна уу хаа? Сайн байна уу та? Энэ чинь багш одоо өөрөөсөө залуу хүмүүстэй та сайн байна уу гэж мэддэг юм байна шүү. Тийм. Энэ эрэгтэй хүн эмэгтэй хүнээс давуу байх чанар нь ер нь яг юу юм бол? Тэгээд давуу ч юу ах вэ зүгээр ялгаатай. Тэр нь юугаар эмэгтэй хүнээс илүү юм? Илүү юм чи мэдж байгаа үстэй. Хэрвээ та ерөнхийлөгч байсан бол яах вэ? Юу юу? Бола байхгүй юм гэдэг би яриад явах үү. Тийм. Зөв одоогийн ерөнхийлөгчийг болохоор бол энэ одоо энэ доод дунд чатанд явж байгаа зүйлийг л маш сайн ойлгох хэрэгтэй. Нарийн мэдрэхгүй ерөнхийлөгч маань сансардсан байна. Тийм учраас одоо бас ер нь юу боттой үнэлэх хэрэгтэй. Хизээж бити хөөрг. Тэг юу гэдгийг жишээл одоо би хүүхдийг бол сансын ихч болмоор юм гэхээр манай ерөнхийлөгч тэгэл байх юм ээ болно гэж байгаа. Тэг буруу хүн болон мөрөдтэй. Би тэгж хэлнэ. Тэг сансын хизээж болохгүй чадахчгүй гэж хэлнэ. Яагаад хүший болцоод ямар онгоцоор хөөрөх гэдэг Монгол сансын хөлөг байхгүй шүү. Тийм. Би заавал болно гэдэг хүүхд хэлэхгүй юу. Тэгэхээр би шиг түүchen $20 сая бий өгсөн байхгүй. Байвал чи Орсын Москов тэг космос центрт өгөөд нэг удаа нисч болно. Байхгүй над мөрөөд ханчи зүгээр онгоцын нисч болж байна. Тэгээ Boeing 747 болно шүү дээ. Тэр болно. Гэтэ чи болохоор ингээд толгойноос аваад ингээд доош нь харуулад ингээд 45 ингэж ийм тасгал хийгээд толгой чи иргээд тийм дуртай дургу дүүж хийхгүй тийм маш их тасгал хийдэг. Хүнд ээж шүү дээ. Тийм учраас тийм боттой хандах тийм боттой 40 онд олимп цохоор мохон тэд 40 оноос өмнө 14 онд наад гол тасарчих гээд наад энэ чинь олон аж ахуйн гэж хаагдаад байна шүү дээ. Бэлэн мөнгөний хомсдол үүсээд байна. Хамгийн гол хан тэр аюултай байна. Тэгэхээр одоо ингээд бэлэн мөнгөний хомсдол үүснэ гэж одоо гадаад байгаа монголчууд таанал бол орж ирнэ шүү дээ. Тэгээд уцаа ярингуудаа за одоо яста мөнгөгүй болчлоо тусдаач барайч гэл ингээл энэ гуйлгууч нэмэгдээд л ирнэ шүү дээ. Тэ. Таны хамгийн очих дуртай газар ямар газар байдаг вэ? За одоо тогтмол уу? Ер нь бол нэг байшиг айл очичдаг. Гэхдээ 10 жил дахь нацид жим шөндөө шөнийх очиж шөдөг мөлөг орой мөр шөдөг мөлөг уншиж би нацид жим шиг уншдаг байсан л та. Одоо бол очтой газар бол Богтаны музей, Чожин ламын сүм хоёр байна. Таны хувьд амьдралдаа хамгийн их ичж байсан тохиолдол ямар тохиолдол байдаг вэ? Байсан. Тэг би яриад яг es war in Deutschland. Тэг Германд нэг болсон явдал би. Тэг би тэнэс бол ихсэн Герман хүнээс ичсэн. Тэр би яриад яг. Тэр миний буруу байсан. Та болсон газараа болсон цагтаа ирээгүй найзаа хэр удаан хүлээдэг вэ? За би хүлээдэг үү дээ. Би чинь өөрөө бол Германд байсан болохоор нэг минут тоцсон бол тэнэг нэг минут энэ хоон ирсэн бол бүр тэнэг гэж германчууд ярьдаг. Тэгэхээр яг цагийг бол барьдаг. Яг 00 төлөөгөл ирэхгүй бол би нэг минут төлөөгөө шууд явдаг. Харин өөрийн чинь өнөдөр бол бас хүлээсэн 30 минут хүлээсэн.
Гэтэ бол өөрөө битэж хоёр удаа уулзах ярилцаад яасан бол би таны хөдөлмөрийг бас хүндэлсэн л дээ. Яагаад бол та бол маш их ажил хөдөлмөрч хүн бол аргагүй л гадаад байсан монголчууд шал ондоо байд юм байна. Тийм. Дэлхийн ирээдүйн хөгжил танихаар ямар байх вэ? За яг сайн сөрөг муу гэж хоёр тал бий. Мэдээ сайн төсөөлөх юм сайхан л биш тийм. Муухай байна. Сайн муухай алгах нь одоо байлаа хэр бохирдуулах шалтгаална. Хугацаа бол явж эхэлж байна. Хэмжигдэж секундтэй. Тийм учраас болохоор энэ л хүн төрөлхтний өөртөөс шалтгаалах асуудал. Хэрвээ танд кинон тоглох урилга ирвэл ямар дүр тоглох вэ? Магадгүй кинон тоглох урилга ирж байсан болов уу танд? Гоо ирж байгааг үлдээ би чинь нэг жүжигч юм шиг тэгэхээр нодон жил 21,000 тошин шогийн тоглолт тавиад энэ Задорно Евгений Евтушенко гэдэг нэг шог өгүүлэг ярьдаг шиг би 21,000 шог өгүүлэг өчээд тэгээ дөрвийг нэг 30 минут яасан хүмүүс инээлтэд л байлээ. Тэгээд завсарлагаа гитар бариад Преслигийн дуу ам дураа дуулаад бүжгэлсэн чинь хөдөөний үгэн хэл мэддэг хүн сайхан юм агүй юм сайхан хоолойтой хөвгт байх шүү гэж хэлсэн байлээ. Яас урлагийн яваас байх шиг байх юм уу байхгүй ч юм бүү мэдээ. Намууч л дэми хийж болсон. Түрүүн би танаас таны хэлэх дуртай үг гэж асууж байсан. За одоо тэгэх юм бол хүнд бас дургу үг гэж байх юм. Устдаа сонсох дургу ч юм уу, өөрөө хэлэх дургу ч юм уу. Таны ер нь дургу үг ямар үг вэ? Би бол Нисвасын 5 хорны бардам зэнтэх дургу. Нисвасын 5 хор гэж одоо шунал тачаал мунхаг буруу үзэл бардам сэтгэлийн тав байгаа. За эхний дөрвийн ярихаа болий. Сүүлийн үед энэ бардам сэтгэлүүд бол монголчуудад арай дэндлээ. Хоорондоо зүгээр үгсэлж чадхаа байсан бай. Юу сайн уу сайн. Юу гэж дөнгөж яг Америкээс цагийн зөрөө гардгаа. Яарсаа хэцүү байна. Ингээ өчтөр нөгөө манай хаамрын доотлын юм хугараад үгүй юм хэцүү байна. Ингээл томчууд нэрх юм. Тэгээд нэг өдөр дундчууд нь яаж сонь сайхан юу байх юу ах юу ягаал хайхан өвсөлт амраад тийшээ архан кавраад тэгээд тавц зүсэл ороод чөтөд доосон чинь хамгийн сайн өрөөнд мятар орохгүй ийм юм их юм. Хүүхдүүд болохоор одоо ингээд каасанд очилж байгаа одоо би өчтөр Москвагаас ирлээ. Москва тийм байна ийм байгаад брэнд их юм. Тэгэл одоо биевинээс л дээр болох. Ямар сандаа сүүлийн үед би хүнтэй уулзаа сайн байна уу сайн. За та надаас бүх талаараа давуу шүү. За гол юм ярьчих гэдэг. Нүдний шилмэл тэр одоо юу гэдэг бөгөж мөгөж одоо байдаг юм уу? Тэр сейко меко тэр ярихгүй шүү. Амралт ярихгүй, цагийн зөрөөний тухай ярихгүй. Хоёулаа зүгээр би юу ийхүү та юу ийхүү тэрийг л ярина. Баяртай гэж болдог гэж байна. Энэ бардам сэтгэл чинь лалаад байна. 10 жилийн хүүхдүүдийг бас алж шүү дээ одоо. Зүгээр одоо аав ээж мөнгөгүй багтан заавал дээд цуглаа гэж ганц хоёр жил ажиллачаад тэгэл дээд зугаа төлбөр төлөөл орчиж яагаад болдгүй юм бэ? Яагаад энэ хүүхдүүд айлын шалыг угааж өгөөд мөнгө авч болно. Тэгээ жоохон ингэж ажил хийсдээ нөгөөдөл нийлээд доош орцсон бай. Хөөхөд чи нөгөө айлын зарц хийж байгаа юм шүү дээ. Юу ярьж байгаа? Тэр хүн чинь цалингүй зархыг зарчна үс цалин сайн амж байгаа юм чинь харин бүр ноён багхгүй. Тийм чи хамаг сайхан хоолны эдэн энэ чинь бүх юм яан мөнгөний өгдөхгүй хичнээн сайхан. Тэгээ сайхан өөрийнхөө мөнгөөр сургуульд орчиж яагаад болдгүй юм бэ? Заавал муу аав ээжигээ цалингийн тэтгэвэр авч одоо гадаад ажиллаж байгаа та нарыг ингэж аав ээжээс нь дамжуулж иркэтэлж авсан мөнгө юм болохгүй дээ. Юм сурахгүй энэ одоо мааныг өчиг гудамжаа дүүрэн явж гин ажил хийж чадахгүй шүү дээ. Чадахгүй байна. Таныг бол олон гадаад хэл мэднэ гэж бол Монголын ард түмэн мэдэх юм аа. За энэ олон 25 хэлээс хамгийн сайн эзэмшсэн хэл нь ямар хэл? Би ч одоо яг мэднэ гэж хэлнийх айхтар ам гараагүй шүү дээ. Зөв 25-ыг судалж ирсэн л гэж ярьсан хүмүүс 25-д мэддэм байна. Энд өөртөө авиж хүн хөргөж ярьж буцаагаад ингээд олон юм яриад байдаг байхгүй. Би яг 30 орчим болсон хэлийн дөрмийн анализийг хийсэн судалсан гэсэн дөрвийг. За нэг 18 улсын хэлийн ярийн татлагын програм зангидсан. За би 7 хэлний сая гаргасан Италийн номтой 7 хэлний Англи, Герман, Франц, Япон, Солонгос, Хятад, Итали хэлний ном бичсэн. За энэ 7 хэлийг 12 жилийн турш нэг 3500 заасан. За эндээс бол мэдээж бол хамгийн сайн мэддэг гэж мэдээж жигсэн шүү дээ. Чинь яг нэг Орос, Англи байна. Герман бас яг бай үнд гологддгүй. Германд байсан болохоор хангук мальчин жуваяа байж магадгүй. Тэ? Жовчи анаа яшиж магадгүй. Тэгэхээр Япон хэл маань хамгийн муу хэл. Зөндөө заастай Японуудынхаа ваташи намаа арго дэсса анатава докони кара
Каймаштака ингээд ярих нэг л болж өгдөг нөгөө солонгостойгоо холилчих гээд тэг би Япон хэлэн дээр одоо нэг Японтэй нэг жаахан ярьж ирээд жаахан зөвшөөрүүлж шамнитаа сайхан заачлалтай номоор зааж байгаа юм заанд чаа ойролцоо сайхан яриад ингээд тийм байна да. Итали хэл мэн сонслын даддаг сайтай. Яриа нь болохоор жаахан контевтер. Тэр синтаксига төвшөнд болохоор юутай өгүүлбэрүүд аяг юм самааргүй байрлал. Тэгээд double consonant аяг ихтэй байхгүй юу? Шилдэ үүдийн questo la mia faccia Bertuccio. Санаа нэг хоёр талд Roberto Baggio, Michelo Angelo гэдэг нэг дандаа нэг хоёр их шигний double их шиг ихтэй. Буратиныг нэрий чи одоо Pinocchio гэдэг давхар ингэж хэлдэг. Солонгосын нөгөө чиг саяа гэж нэг тийм сонин аюуд шүү дээ. Тийм хүн маягийн double consonant нь бүр үгийнхэн аймгийн 12% хэлдэг байхгүй аюу өндөртэй. Тийм учраас хямдхан биш. Тэр глаголны спрежени бол тэгэл шүү дээ. Яста англи хажууд нь зүгээр лего тоглоом. Зүгээр тэр Итали бол үнэндээ лагуу шүү дээ. Лагуу. Энэ амьдралын юунд та хамгийн их эргэлздэг вэ? Гошролын амар хаяа мэсэн ш нөгөө мөнхрөх хэсэгтээ эргэлзэх нь илүү ажил хэлтэй гээд. Би болохоор ингээд хүн надад туслах хэл байгүй эргэлздэг байхгүй. Зогтойроор андилж сайхан болгоод өгн байранд оруулаад өгн. Гэхдээ би тэрний хүүхдүү хамаатан саднуу амаргүй. Гэхдээ надад яасан ингэ туслах юм тийм. Тэр одоо сайхан болгоод хүүхд чи гоё болгоод өгн гэдэг ярихад би эргэлздэг байхгүй. Би одоо би ч өөрөө амьдж байгаа юм чи өөрөө амьдралыг авч явах үүргийг их орныхоо өмнө хүлээсэн шүү дээ. Тэр өөрөө авч явах хэрэгтэй. 100 асуулт 100 хариулт нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Арго багш хүрэлцэн ирж оролцож байгаа. Тэгэхээр таны дараагийн асуулт маань та юунаас хамгийн их айдаг вэ? Би альбин тэнгээс их айдаг. Өгцөн үний муусмас гэсэн үг л дээ. Мөнгө гэж танихаар яг юу вэ? Юу? Мөнгө. Мөнгө л энэ хавийн хайма. Тэг. Тэгээд мөнгө л одоо би хүмүүсийн хоорондын амьдралын солилцооны хэрэгсэл юм байна. Тэрэнгүүгээр хорвоо тогтохгүй. Бас хайр гэж бай. Тэгэхээр уул нь миний боддоор бол мөнгө нэгдүгээр тө хайр нэгдүгээр тө тийм онлын асуудал нь дахин ангатарч гэдэг шиг юм байна. зөв мөнгөөр бодох юм бол ийм зоос мөнгөөр бодох юм бол тоотой тал нь сүлттэй тал нь хайр юм болов гэж боддог. Тэгтээ бол нэг сони юм би. Хайр багт мөнгө нь олддгоо. Тал би. Хүн биеинд хайртайсаа мөнгөтэй болчихгүй шүү дээ. Тэгээ годомч зөндөө олон залж биеийг тэрвээд үнсэд л яваад байгаа юм шүү дээ. Гэтэл тэдэс мөнгө байхгүй шүү дээ. Мөнгөтэй болохоор хайр байж магадгүй шүү. Мөнгөтэй юм чинь тийм ээ. Тийм хүн хайрлаа шүү дээ. Хүүе шүү дээ. Ямар сайхан гоё юм бэ. Энд царай муутай биш юм бэ. Энэ нүднийх гоё давхраатай юм бэ гэж яаж магадгүй байхгүй намайг. Хэрвээ би если бил би миллионер тийм байж магадгүй. Тэгэхээр бол эсвэл мөнгө гэж юм муу юм биш. Байх ёстой зүйл байхгүй. Тэгээ тэрний төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй. Тийм. Энэ одооны нийгэмд нэг яралтай өөрчлөх ёстой асуудлууд бол маш их байна л да. Яг таны нүдээр харж байгаагаар хамгийн түрүүнд ерөөсөө энэ асуудлыг л өөрчлөх ёстой гэсэн асуудал нь ямар асуудал вэ? Ер нь бол шуудаа цоолох нь ганцхан цагт хүчтэй хатах хэрэгтэй гэж маш барууч надад ярьдаг гэсэн. Тэгэхээр нэг л зэгдээ хүчтэй хатах хэрэгтэй байна л да. Тэгэх юм бол энэ бол энийг бол би хэлэхгүй. Яагаад гэвэл энэ бол маш үнэтэй идея. Энийг төрөлцөх хуралдаж авах нь бол би заагаад өгнө. Мөнгө төлөхгүй би ямар идэвсэн төлөнд хийж байгаа шүү дээ. Тийм ээ. Та өөрийгөө ямар нэгэн амьтантай зүйрлсэн бол ямар амьтан байх вэ бол? Гуан би ямар амьтан шиг харагдсан чиний хооч хөх дуртайгаараа нэг би ч хооч хөхгүй л дээ. Хөхгүй үү те. Намайг болохоор юунд дээд суулгах луу гэж тавчилдаг луутай адилхан юм болов. Луу гэдэг урт биетэй метр 88 болохоос өндөр байдаг юм луу муу гэж тавчилдаг гэсэн. Луутай адилхан байж магадгүй. Маргааш дэлхийн сүнэнэг бол амжуулч та юу хийх вэ? Тэг чинь одон зөндөө ярьсан асуудал. Тийм. Тэг бой болсон. Тийм өөртөө мэдж байгаа. Тэг ерөнхийдөө би тэгвэл яах вэ, ингүүл яах вэ би тийм мөрөөдж ярьдаг. Маргааш дэлхийн сүнэл би өнөөдөр хийх ёстой ажлаа хийчихэл тэгэл маргаашгаа л өгтөн. Тэр өнөөдөр аяга угаах ёстой бол аяга угаал.
Мөнгө банкаа шилжүүлэх байсан уу тийгээ шилжүүлэл. Дэлхийн сүнхөөс 8 цаг шүү дээ. 12 цагаас хооронд ч өглөөний 8 цагт юу ийх үү? Заавал энэ бэлдээд яадаг сайхан унтаад л. Гэхдээ юу нэ юундаа хоргоцсон энэ харваад байна. Зарим нэгэн хүмүүс нь лаггар руу гэр бариад л явал амьд үлдэх юм шүү. Гэхдээ тэгээд яах вэ? Манай хэдэн баячууч бүгдээ тэгэл гэр бариас үлдээ тэгэл шараа болсон шүү дээ. Би бол зөндөө яасан. Сүнхгүй гэж зөндөө яасан. Тэгээд л одоо ямар сайндаа танаа одоо ингээд одоо бити ингээд л да эн чинь хүмүүс гадны хүн харах юм бол шоолын штэ. Гэхдээ дэлхийн сүнх юм бол шаргамарч байсан 40 мянга гэж байсан адилхан сүннэ үстэй. Тэний оронд одоо тэгээд нэг тийм өгүүлэг байдаг юм бол да энэ нэг Монголын нийтэд зохиолч Лувсан Цэрэн гэдэг хүний нэг Икар гариг мөргөн гэдэг сумын төв дээр байсан хүмүүс нэг нөхөр амиа одод ууланд очиод сүнхгүй сан буцаад исэн чинь авгаа өгт хамаацаад гэртээ оруулахгүй хинч гэртээ оруулахгүй тэгээд хүн өөрийгөө модонд боож өгсөн байдгийг. Тэгэхээр бол одоо дэлхийн сүнхгэд Улаанбаатар гарч утаасан хүмүүс одоо ичж байгаа биз дээ. Та нөгөө юунаас хамгийн сүүлд ичсэн бэ гэж асуусан. Би тэр хүмүүс айгүй ичсэн. Би тийчсэн оронд байсан бол би буцаж яаж авгаа өгдөгөө царайг харнаа. Аав ээжийнхээ царайг яаж харнаа. Тэг өөрөө амьдчил бусд нь өгөх гэж утсан юм аашин. Тэгтээ тэр хүний хорвол 100 жил үргэлжлэхгүй шүү дээ чи ойлгомжтой. Энэ хорвоодоо төрсөн бол өөр хүүхдээс хүнд ганцад өмчвэн шүү дээ. Өөр хүүхд би өөр үуч байхгүй. Их хорон бол хоёрдугаар зэргийн асуудал. Нэгдүгээр өөр хүүхд байдгийг. Энд чи хүн байж их хорон биш үү? Хил мад гуравтай бол хэн баян Монгол байна. Тэр үнэн. Энд чинь энэ эдийн засгийн хямрал юм бол одоо Ира тентамент ч манайхыг багалзуулж байгаа эснэг бол бидний малын махал биднийг аврын шүү дээ. Өөр хидав мал байна сайхан байж Монголд. Монгол сүрж байгаа шинэ гадаад байгаа хүмүүс сүрж ирээд сайхан байна уу таргааны мах гэдэг мах байж байна. За мал маань за хэл байна уу Монгол байж л шүү дээ. Биднес монголоор ярьж байгаа үстэй сайхан ярьж байгаа үстэй. Гэт одоо ёо тэр багийн ч монголоор зүнхгөөд байна үхэх гэдэг хуучин монгол бичиг сурахгүй тэр хүн биш шүү юм тэгэл олон дэмий юм яаж хүнчлэн өмүүлж байгаа хөөхгүй гадаад байгаа хүмүүс тэгэл та нар хүрээд ивэч гэд ирж яах юм тийм тэндээ байж хүүхдүүдэд сургаж байгаа харин хөрөнгө оруулалт тавил хийвэл зүгээр. Тэгээ энд ирэхээ чинь одоо ингээд та гудамжин тоостой тэгэл даагнаас чинь болохоор уцаа салгаар адаг болон танаас олон мэдэхгүй байна. Тэр Монголд хүрээд ирсэн таны худлаа хөөргөж жоход наа чи буцаад явна 30-д үгүй хэлж штэ ийсэн уусууд яаж уцсах вэ сте бурхан минь эн чинь ямар амжилттай энэ төрөлцөнд нам солигдсон нэмэргүй юм байна шүү дээ. Аймаар юм байдаг юм байна арга өгöd. Тэгэхээр би тэзэгийн юмд хуурч байгаа бол чи адгийн тэнийг байна да чи. Би бол хуурдахгүй. Би бол Монголд амьдарч ирсэн юм. Би бол эднүсийнхаа занг сайн мэднэ. Гарч чадна. Надад ч найз нөхдөд байна. Тэгээ яг уу гол нь бол энэ одоо Монголд энэ хөрөнгө оруулалт хийгээд тэр найдвартай болох хэрэгтэй байхгүй юу? Тандын хөлтний багийнуудын үгэнд их итгэх юм монголч. Үйлдэлт нь итгэлтэй. Тийм. Би хэлсэн шүү дээ. Одоо ингээд надад хөрөнгө оруулалт хийчихэд бол банкны татал уснаас илүү шүү. Хэрвээ одоо бүр одоо энэ нөхөр аарга миний мөнгө хөлөгдөж байгаа гэж бодож үл байр бай, машин бай, хаус бай, одоо юм байцаанд авч болно. Гэрээ хийж болно. Тэгвэл бол би бол 20% ашигаас илүү өмөөргүй байна. Яагаад гэвэл энэ чинь бас их мөнгө орно шүү дээ. Тийм учраас л зүгээр байж байгаа л хөрөнгө оруулалт хүлээ ач цуучаад юм яг бас өөр тэрний өөр нь хийх зүйлс байна. Тийм биз дээ. Адаг намаа Бээжин номын нийлд байх тажид байж байгаа шүү дээ, хэвгүй юу? Адагч ингээ санаагаар унах даарга миний өгшөө бити унаараа наадмын хятадуудаа бити ядагдаарай. Балдаад өгөөрэй гэж орилчих хэрэгтэй байхгүй. Ганцхан өнгөр хүн уран моронготой янзлдаг шүү дээ юм уу? Тийм учраас болохоор өмнө хятадын зах зээл байна. Тэгээ надтай нийлсэн хүмүүс би бол олон юм амлахгүй. Надтай нийлсэн хүмүүс хамгийн муудаа бол $1 сая доллартай болно. $1 миллионер болно. Цаашаа яахыг үл мэдэхгүй. Миний мөрөөдөлгөө $1 олчихлоо хүүхээс шаттай. Тэг яг би тэг идэхгүй л дээ, барихгүй л дээ. Тэрийг сайхан Монголынхаа хүүхдүүд нэг боловсролын салбарт нь гой том програмууд хийгээ те. Тэгэл одоо нүдэнийхтэй $1 нэг ингэж юугаар нэг юм тоог ин харчаад те. Тэгээ сайхан уртхан амьсгаа аваад тэгэл одоо явбал би бол одоо хамгийн аж аргалтай үжиж өмнө хамгийн аж аргалтай үчний юу би Монгол хүн $1 олохыг хүсэж байна. Тэгээс одоо энэ манай тэрмэнд нь болж чадсан үнийг чалга багш гадныхын барьцаанд орчвол жоохон гайвуугаар талнаас ингээд татаад нөө тамийн тогооны үйлгээ татаад мангачаад байгаа байхгүй да. Бид бизнесмэнтэй хайрлахгүй байна. Тийм бай. Хайрлахгүй шүү дээ бизнесмэнүүд. Та одоогийнхаа амьдралд сэтгэл ханамж хэдэн өв бэ?
Би 100% байна уу? 100%. Би сайхан чи ямар сайхан юм Монголд амьд таргааны мах идэл та нар зүудэлж байгаа да. Би Германд очоод дандаа таган хавирах өөхтэй хариу зүудэлдэг байсан. Та одоо хэртлэхээр үнэн зөв хариулсан бай. 90% нь үнэн 10% уянгийн Халилтай. бас юм чин давс байхгүй чи бүр мах хойд холиод идээд үзэхгүй бас давс салуунаага кимчи те. Байвал зүгээр шүү дээ. Яг одоо таны сэтгэл ямар ах юм? Би шууд явж байгаа хэрэгтэй үү? Би их олон хүний сэтгэлийг мэдэрч байна. Тэр хүмүүс зарим нь уйлж जैन, зарим нь сонсож जैन, зарим нь инээж जैन. Маргааш танаа нөгөө тэнийга дахиж явуул гэсэн юм ярих нөгөө сонсож байгаа тэгвэл амьдчихэд амьд энэ ярилцах нь амжилттай болсон байж магадгүй шүү. Магадгүй шилээ. Бид нар мундаг би арговын тэгж арго юмний даа гэж ярихгүй зүгээр арго ие ёо гэж яриа. Тийм биз дээ. Би адилхан. Ингээд та бүхэн ярилцах хугацаа бол ингээд өндөрлж байна. Тэгээд ямар ч байсан бидэнд цаг зав гаргаж нөрөх хөдөлмөр ажлынхаа хажуугаар цаг зав гаргаж хурж ирж нэвтрүүлэлт болсон танд мянган сонсогчдын өмнөөс баярсан талархснаа илэрхийлье. Тэгээд таны цаашдын амьдрал чинь уран бүтээл чинь өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. За ингээд гадаад байгаа монголчууд та бүхэндээ очсон газар төсөвтэй бай. Наашаа яарах хэрэггүй. Хамгийн гол мөнгөө сайн хөндлөө зүгээр хөөхтэй жаахан боловсралтай болгож жагаад тэгээд наашлуул дээр баха. Гэхдээ хамгийн гол заавал өөрийн биеэр наашлах гэд хэрэггүй. Хамгийн гол Монголд хөрөнгө оруулалт хийвэл та нарын явсан одоо зорилго чинь биелж байгаа нь тэр хөрөнгөөр чинь маш олон айл, маш олон хүмүүс ноу хау, технологиг зохион бүтээж ихлэд Оросын зах зээлийг бид захиур хагалнаа. Би хагална харж байгаараа заавал хагална. Би болохоор монголчууд гадаад юм гаргахад дандаа нэг хачим гаргаж байгаа байхгүй ноол уурн цамцаа юу тэрийг ноол уурын бандаж хийж болно гэсэн чинь өвд оршууд доогоороос даард юм чинь тэр чи ухаан байхгүй тэгээд дээрээс нь түүх хийжс юу түүх хийжс баяж юм шүүжс гарахгүй шнэ тэгээд одоо түүхий томор угааргаагүй нүүрс малыг амьдаа нь оршдуу гаргаж чинь 100 жилийн өмнө мал амьдаараа гарч ирсэн шүү дээ консерв болж болдгоо яг бид хоол хийж чаддаг юм уу бусдын чадсан бид яагаад чаддгүй юм. Тийм учраас тохоо би бол 6 хайлын намыг бол хятад Оросын зах зээл дээр гаргана. Энэ төгцсөн байгаа. Гах бидгийг нь хангаж байгаа. Миний зүгээс шүү дээ. Одоо хамгийн гол хөрөнгө оруулах хэрэгтэй. Тэгтээ бол энэ том мундаг баян хүмүүс хүн тусдаггүй юм байлээ. Яг өөрөө мөнгөний үн цэнийг мэддэг гадаадд ажиллаж ирсэн. Жинхэнэ мөнгөний үн цэнийг мэддэг хүмүүсийг ойлгох юм байлээ. Хэрвээ та бүхэн надтай холбоо баригууд би бас 99 73 35 03 гэсэн утсаар утасч болно. Бас манай одоо хэм бэлээ. Манай MGL радио телевизэн одоо захирал хүмүүстэй холбогдож болно. За 99 73 35 бол бас надтай холбогдож болно. Хэрвээ хөрөнгө оруулалт ингэж орж ирэх юм бол би та телевизтэй бас хамтарч ажиллана шүү. Гэхдээ бас би чамд мөнгө өгнө гэж ярихгүй шүү. Тийм бас тийм амар ажил биш ном зарна гэж чинь ямар хэцүү гэж бодож чинь зүгээр тийш зүгээр нэг ном аваарэ гэж ингэж зарчдаг юм биш ээ. Ном бичих бол хэцүү. Түүнийг зарах үтээс 2 дахин хэцүү байдаг шүү. Энэ бол миний хэлсэн үг. Энэ доотлон арга өгсөн тийтэ тавьж байна. За баярлалаа. Dankeschön and auf Wiedersehen. Зөв асуулт зөв хариулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар инхүү өндөрлж байна. Манай өнөөдрийн зочноор Арго багш хүрэлцэн ирж орслоо. Нэвтрүүлгийн турш хамтдаа байсан сонсогч та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлэг хүртлээр дахин баяртай.